сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр багш та нарт шатах урвалын үгэн тэгштэл гэдэг хичээлийг заахаар бэлтгэлээ. За энэ хичээлийн маань агуулга гэвэл шатах урвал гэж юу вэ? Шатах урвалын үгэн тэгштэл бичих, шатах урвалын үгэн тэгштэлийг унших, эсэлдэх урвал гэж юу вэ гэдэг агуулгын хүрээнд явагдах болно. За эхлээд бүгдээрээ шатах урвал гэдэг тодорхойлолттой танилцъя. Шатах урвал гэдэг маань химийн бодис хүчил төрөгчийн орчинд гэрэл дулаан ялгаруулан явагдах урвалыг шатах урвал гинэ гэдэг. За тэгвэл ямарваа нэгэн бодис маань хүчил төрөгчтэй оролд ороод гэрэл дулаан ялгаруулж явагдаж байгаа юм бол үүнийг шатах урвалаа гэж нэрлэдэг байна. За одоо бүгдээрээ шатах урвалын талаар нэгэн видеог үзцгээе. За магнезийн буюу магнигийн шатах урвалыг одоо харуулна. За шатах урвалыг бид нэр туршиж байгаа учраас мэдээж спиртэнтийн ашиглах учиртай. Спиртэнт энэ дээр магний байх учраас мэдээж хавчаар хэрэгтэй. За спиртэнт энэ дээрээ магнийхаа тастыг барьсан байна тийм ба. За эндээс магний маань хүчил төрөгчтэй оролд орж байгаа гэсэн. За гэрэл ялгаруулдаг гэдгийг харуулж байна. Шатах урвалын донд гэрэл үүсдэг гэдгийг харуулж байна. За мөн шатах урвалын донд дулаан ялгардаг гэдгийг харуулж байна тийм ээ. Хөлс нь гоожоод ингээд халуун байгааг нь илэрхийлж байгаа гэсэн. За тэгвэл магний маань шатаад буюу хүчил төрөгчтэй оролд ороод юу үүсдэг вүлээ гэхээр бид нэр өмнөх хичээл дээр үзсэн тийм ээ. Магний дээр нэмэх хүчил төрөгч буюу өмнөөс энэ үүсэж байгаа зүйл нь болохоор магний оксид үүсэж байгаа гэсэн. За хүчил төрөгч. Магний маань хүчил төрөгчтэй оролд ороод гэрэл дулаан ялгаруулж явж байна. Иймд магний маань шатаж байна гэсэн. Магний маань шатаад за шилэн дотор маань болохоор цагийн шилэн дээр маань магний оксид гэдэг зүйл маань үүссэн байна. За одоо бүгдээ үгэн тэгштэлийг харцгаая. Магний дээр нэмэх нь хүчил төрөгч, эндээс магний оксид үүссэн гэсэн. За шатах урвалын үгэн тэгштэлийг ахаад нэг харцгаая. Магний дээр хүчил төрөгчийг нэмээд магний оксид үүссэн байна. За тэгвэл шатах урвал ба эсэлдэх урвал гэж байдаг. Энэ хоёрын маань ялгаа юу вэ? Мөн төсөөтэй тал нь юу вэ гэхээр за шатах ба эсэлдэх урвал маань хоёулаа хүчил төрөгчтэй оролд орж байгаа. Ямар нэгэн бодис дээр хүчил төрөгчийг нэмнэ гэсэн баггүй юу? За шатах урвал маань яадаг вэ гэхээр саяны үзсэн жишээн дээр болохоор гэрэл болон дулааныг ялгаруулж ирсэн тийм үү? Энэ бол шатах урвал гэсэн. Тэгвэл эсэлдэх урвал маань өөрөө юугаар ялгаатай байдаг вэ гэхээр хүчил төрөгчтэй оролд орно. Гэхдээ гэрэл болон дулаан ялгаруулдаггүй. Үүгээрээ шатах урвалаас ялгаатай байдаг байна. За тэгвэл бүгдээрээ дасгал ажиллаж үзцгээе. Нэгдүгээр нь ингэж байгаа. Дараах өгөгдлийг ашиглан шатах урвалын үгэн тэгштэлийг бичнэ гэж байгаа. Өгөгдлийг нь ашиглана гэж байгаа байхгүй. Цайр шатаж цайрын оксид үүсгэсэн гэдэг ийм өгөгдөл өгчихсөн хамаарч. Цайр шатаж цайрын оксид үүсгэсэн. За тэгвэл энийг үгэн тэгштлийн бичгийн тулд та нар яахаа гэхээр цайр шатаж байгаа шатна гэж хэлж байгаа учраас та нар хүчил төрөгчтэй оролд оруулах хэрэгтэй. Цайр дээр нэмэх нь хүчил төрөгч, эндээс юу үүссэн бэ гэхээр цайрын оксид үүссэн. Цайр дээр хүчил төрөгчийг нэмлээ, цайрын оксид үүссэн. За дараах үгэн тэгштэлийг уншина уу гэж байгаа. Одоо үгэн тэгштэл нь өгөгдчихсөн. Төмөр дээр хүчил төрөгчийг нэмээд төмрийн оксид үүссэн. Тэгвэл одоо энэ үгэн тэгштэлийг та нар уншаа гэвэл та нар юу гэж унших вэ гэхээр төмөр хүчил төрөгчийн дотор шатаж оксид үүсгэсэн гэж уншиж болох юм тийм ээ. Төмөр хүчил төрөгчийн дотор шатаад төмрийн оксид үүсгэсэн. Эсвэл шууд төмөр шатаад төмрийн оксид үүсгэсэн гэж уншиж болно гэсэн үг. За
нүүрсний шатлалт гэдэг зүйлийг багш надад тайлбарлая. Нүүрс гэдэг маань өөрөө за бидний нүүрс төрөгч маань өөрөө 3 төрс төрөлтэй байдаг. За бидний сайн мэдэх болохоор балж чулуу, алмаз, нүүрс гэсэн төрс төрөлтэй байдаг байхгүй юу? Тэгвэл нүүрсний шатлалт маань өөрөө яаж авч байгаа гэхээр мэдээж нүүрс төрөгч маань өөрөө нүүрс гэсэн үгний төрс төрөлнө. Тэгвэл нүүрсний шатлалт гэж байгаа учраас тийм ээ. Нүүрс төрөгчдэр хүчил төрөгчийг нэмлээ. Эндээс нүүрс хүчлийн хий гэдэг зүйл үүсдэг. Нүүрс төрөгчдэр хүчил төрөгчийг нэмлээ, нүүрс хүчлийн хий. За нүүрс хүчлийн хийг бид нар бүгдээрээ мэднэ тийм ээ. Нүүрс түлээд гэр хороолд амьдардаг хүмүүс ингээд чулуун нүүрс төлдөг штэ. Тэнгүүд тэндээс нүүрс маань хасаагүй байхдаа нэг юм угаар маягийн зүйл гардаг тийм ээ. Тэгвэл тэр маань өөрөө нүүрс төрөгчийн дутуу шатлалт буюу угаарын хийг үүсэж байгаа гэсэн. Хэрвээ нүүрс төрөгч маань буюу нүүрс маань бүрэн шатах юм бол нүүрс хүчлийн хий гэдэг хийг ялгаруулдаг гэсэн үг байхгүй юу? За мөн бидний амьсгалаар нүүрс хүчлийн хий ялгардаг тийм ээ. Тэгвэл нүүрсний шатлалт маань яаж явагдах вэ гэхээр нүүрс төрөгчдэр хүчил төрөгчийг нэмлээ, нүүрс хүчлийн хий гэдэг хий үүсдэг байна. Тэгвэл энэ нүүрс хүчлийн хийг яаж таниад байгаа юм бэ гэхээр шохоо ус гэдэг зүйл дотор нүүрс хүчлийн хийг нэмэнгүүт эндээс кальцийн карбонатын цагаан өнгийн тундас буудаг. Тэгээд ус ялгардаг гэсэн. Ингэж нүүрс хүчлийн хийг таних урвал гэсэн. Нүүрс хүчлийн хийг танихдаа шохоо усны дундуур тэр нүүрс хүчлийн хий ялгараад байгаа хий дамжуулах хоолойг оруулангууд тэр цагаан өнгөгүй байсан шохоо ус нь болохоор цагаан өнгөтэй ус мэл болоод хувирдаг гэсэн байна. Ингэж нүүрс хүчлийн хийг таньдаг байна. За одоо бүгд хичээлээд өгөнцгөө. Хүчил төрөгчтэй уралд орохыг шатах байсалдах урвал гэдэг. За гэрэл дулаан ялгаруулж байвал шатах урвал болно. Хэрэг гэрэл дулаан ялгаруулахгүй байвал эсэлдэх урвал болно гэсэн. За нүүрс шатаж нүүрс хүчлийн хий үүсгдэг. За үүссэн нүүрс хүчлийн хийг танихдаа болохоор шохоо усны дундуур нэвтрүүлээд цагаан өнгийн ус мөл үүсгэснээр нь таньдаг гэсэн. За гэрэн даалгавар. Шатах ба эсэлдэх урвалын ижил тал нь юу вэ? За хоёрдугаарт нь болохоор дараахан өгөгдлийг ашиглан шатах урвалын өгөн тэгштгэлийг бичнэ гэж байна. Өгөгдөл нь өгөгдч чинь та нар өгөн тэгштгэлийг бичнэ. Гуравт нь болохоор тэгштгэл нь өгөн тэгштгэл нь өгөгдч чинь та нар харин ийм өгөгдөл болгож бичнэ гэсэн. Өгүүлбэр болгож бичнэ гэсэн. Хөхөр дээр нэмхэн хүчил төрөгчвөл хөхрийн оксид үүснэ гэж байна шүү дээ. Тэгвэл энэ хоёрдугаар тэгштгэлэг шиг тэгштэг дээр гарч байгаа шиг өгүүлбэр болгож бичих юм байна. За ингээд гэрийн даалгавраа хийгээд багш руугаа илгээгээрэй.